За өмнөх бичлэгийн part 2-ыг оруулж байна. Үзэх бол өмнөх бичлэгийн маань part-ийг үзээрэй. Манай охины одоогийн нэрээр Рилена гэдэг шүү. Риленагийн өвлийн гол шалтгаан бол түүний сүйд залуу Франсис Брюс. Тэр Риленагийн цайнд өдөр болгон бага хэмжээний хор хийдэг байснаас болж Рилена өвтөг юм байна л да. Хамгийн зөв нь тэр Риленатай хийсэн сүй нь гэр бүлийн хөрөнгийг гартаа оруулах шалтгаан болдог ба тэр бүх хөрөнгийг авдаг. Гол дүр Риленагийн өвгтийг олж илрүүлдэг болохоор нэг сүйттэй юм болдоггүй. Гэхдээ одоогоор энэ бүхэн хараахан болоогүй байгаа учраас Рилена төлөвлөгөө боловсруулж Франсис Брюсээс салахаар орлоо. Тэгсэн чинь Рилена шууд салыг ижилээ. Нөгөөс нь сонсоогүй юм хайшин. Тэрийг харалдаа л гин. Дээр нь юм асгачаад байгаас сонин царайлснаа зүгээр болчихно. Сүүлдээ Рилена төгөлдөр хур дараад өгөөч гэсний орхиож явж үзлээ болдоггүй. Рилена бүр гайхаад маргааш нь Брюсийг удаад ононгоо л алдлаа. Чи яац юм? Бид хин хэндээ ашигтай болохоор сүйтэй явсан ч би биэндээ татагдаж байна гэж бодсон. Гээ солиор нөө алах гэж орж исэн биз шүү. Рилена 50 гэсэн чи бүр улаарад жинхэнэ түрхөө харуулнаа. Одоо битгий давраад бай. Сайн сүд төсгий бол гинэ. Угаасаа энэ Брюс чинь Риленагийн хөрөнгө нэр хүнэд болсон юм байна л да. Одоо нэг л арга үлдлээ. Энэ уран зохиолын гол дүр Noah Broughton Brinknett.